За сайн байцгаана уу? Өдрийн мэндийг хүргэе. Бонус хичээл маань ингээд эхэлж байна. Өнөөдөр бүгдээрээ бонус хичээлээрээ higher self гэж а юу хэлдэг те. Тэгээд олон хэмжээст ертөнц болон ухамсарын хоорондын холбоо хамаарлын талаар үзэх болно. За би энэ хичээлийг ер нь бол ерөөсөө ярихгүй гэж бодож байгаад гинт эцсийн мөчөд за ер нь ярьчий да гэж бодоод тэгээд гинт оруулахар шийдсэн. Тэгээ шууд манифест хийхдээ одоо холбоотой биш боловч ерөнхийдөө бүгдээрээ энэ бүхнийг мэдэж авснараа өөрийнхөө одоо энергийн хүчинд илүү их итгэдэг болж өөрийгөө одоо хүссэн бүх зүйлээ манифест хийх чадвартай ийм хүн юм байна гэдгээ айгүй сайн тийм одоо зөвхөн мэдэх биш бүр ойлгох тийм одоо боломжтой болох юм байна гэж бодсон учраас өнөөдөр ярихаар шийдсэн. За өнөөдөр бүгдээр эхлээд олон хэмжээст ертөнцийн талаар ярина. Олон хэмжээст ертөнц гэхээр бид нэр одоо өөрөө гурван хэмжээст ертөнцид амьдардаг гэдгийг аягүй сайн мэддэн штэ. Тэгээд бас математикийн хичээл дээр хоёр хэмжээст, нэг хэмжээстийн талаар бас зөндөө одоо тэгшгэл тоо геометр бодож үздэг байсан те 10 жил байхдаа x y тэнхлэхдээ чи хоёр хэмжээст ч үдэ x болон y гэдэг хоёр хэмжээстэй хавтгай яг бидний сүүдэр шиг тийм ээ. Харин гурван хэмжээст ертөнц бол яг бидний оршиж байгаа урт өргөн дээр өндөр гэдэг хэмжигдэхүүн x, y, z гэдэг хэмжигдэхүүн нэмэгдээд ингээд нэмэгдээд ирэхээрээ орон зайтай болоод тэгээ бид нар ингээд одоо энэ өөрсдийнхөө амьдарч байгаа хорвоо ертөнцийг ингэж олон талаас нь харах боломжтой болдгоо. Тэгэхээр одоо онлайн физикч те физикчд эрдэмтэд сансар судлаач эрдэмтдийн одоо миний хамгийн одоо энэ бүхнийг сайн сурч авсан хоёр эрдэмтэн бол Карл Сейган болон Мичо Каку гэдэг хоёр одон оронч физикч. Тэр хүмүүсийн би одоо нэвтрүүлэг YouTube дээрх хичээлүүдийг нь сонсож байгаад эдгээр зүйлсүүдийн ихэнхийг нь ойлгож авсан. Тэгээ дээрээс нь сүүлийн 6 жилийн турш тасралтгүй ухамсар болон далд ухамсарын талаар уншиж мэдсэн зүйлсүүд маань энд бас тусалсан. Тэгээд өөр олон төрлийн бас ингээд мэдээллүүдийг яг ингээд эвлүүлдэг тоглоом эвлүүлж байгаа юм шиг хооронд нь ингээд энэ бүх цуглуулсан мэдээлэл маань өөрөө цаанаасаа ингээд хоорондоо давхцаж нийлсээр байгаад энэ зүйл одоо би ярих байгаа зүйлээ ингээд ойлгож авсан тэр зүйлээ одоо ингээд хуваалцах гэж байна. За Карл Сейган гэдэг эрдэмтний нэг нэвтрүүлэг дээрээс би дөрөв дэх хэмжээст ертөнцийн талаар аягүй сайн ойлгож авч ирсэн. Тэгээд тэр эрдэмтэн маань юу гэж хэлж ирсэн бэ гэхээр хэрвээ ингээд нэг хэмжээст гэдэг чи одоо зөвхөн одоо x тэнхлэх дээр ийм зураасыг хэлж байгаа шүү дээ тий. Хязгааргүй одоо урт үргэлжлэх хоёр тийшээ ингээд хязгааргүй урт үргэлжилж байгаа тэв тэгшгэн шулуун x тэнхлэх бол нэг хэмжээст ертөнцийг илтгэдэг. Хэрвээ тэр ертөнцийн одоо нэг хэмжээс тэр урт зураас дээр ингээд нэг үт явж ийла гэж бодъё. Тэр үт ингээ өөрийгөө би нэг хэмжээс ертөнцид амьдардаг. Тэгээ хязгааргүй урт үргэлжлэхийн зураасын дагуу ингээд яваал байдаг гэж бодъё. Яваал байдаг. Гэтэл яг үнэндээ тэр нэг хэмжээст зураас маань асар хол хязгааргүй үргэлжилсээр асар том дугуй дүрс байж таарад нөгөө нэг үт маань ингээд хязгааргүй ингээд урт замаар яваад байна гэж утсан чи яг нэг тойргоо ингээд тавтан тойроод байсан бол яг тэр үт өөрөө бүр асар жижигхэн учраас тэр шулуун зураас гэж бодоод байсан чи тэр нь ингээд хоёр хэмжээс дугуй байвал яах вэ гэдэг зүйлийг ярьжсэн байхгүй юу. Тэгээ тэр үт өөрийгөө хоёр хэмжээс дугуй дээр оршдог гэдгийг мэдгүй маш жижигхэн тэгээ тэр ертөнцийн дотор байдаг учраас өөрийгөө нэг хэмжээст зураасан ертөнцийн амьдардаг гэж боддог байвал яах вэ? Тэгээ дараа нь бас нэг одоо харин хоёр хэмжээст ертөнцийн аваад үзье. Нэг хоёр хэмжээст ертөнц байлаа. Асар том уудам те хавтгай. Тэгээд тэр хавтгай дээр нэг хавтгай шоргоолц явж илаа гэж бодъё. Өөрийгөө хоёр хэмжээст ертөнцид амьдардаг гэж боддог. Тэгээд ингээм хавтгай замаар ингээд хязгааргүй урагшаага ингээд явж исэн чинь яг үндэ тэр нь хавтгай биш асар том 3 хэмжээст бөмбөлөг дүрс байвал яах вэ? Тэр өв шоргоол зөөр асар жижигхэн учраас өөрийгөө ингээ хавтгай дээр л яваад байна гэж бодоод байсан чинь яг биднэрт одоо жишээ нь дэлхий бөөрийнхий хэлбэртэй боловч биднэрт хавтгай харагддаг шүү дээ. Бид нар бас жижиггүй учраас яг тэр шиг тэр шоргоолц өөрийгөө
одоо хоёр хэмжээс тавтгай ертөнцийн дээр амьдарч ийн гэж үздэг байсан чи яг үндэ тэр нь асар том 3 хэмжээст бөмбөлөг байвал яах вэ? Тэгээ тэр шоргоолц өөрийгөө 3 хэмжээст ертөнцийн бөмбөлөг дээр амьдарч ийн гэдгээ мэдэхгүй хоёр хэмжээст ертөнцид амьдарч ийн гэж боддог шиг бид нар өөрсдийгөө 3 хэмжээст ертөнцид 3 хэмжээст дэлхий дээр амьдардаг гэж боддог. Яг үндэ 4 хэмжээст ертөнцийн одоо ухамсарт тийм хүмүүс байвал яах вэ гэдэг тийм одоо зүйлийг хичээл дээр ярьж исэн. Тэгээд би тэр хичээлийг ингээ үзэж чад бодсон байхгүй юу. Тэгээд хэрвээ үнэхээр тийм байх юм бол 4 хэмжээст ертөнц яг ямар байх бол гэж бодсон. Тэгээд тэр Карл Сагийн тэр хичээл дээр юу гэж тайлбарлаж ирсэн бэ гэхээр хязгааргүй олон одоо чинь нэг хэмжээс зураас байна шүү дээ. Тэ? Дөрвөн ширхэг зураасыг нэг хэмжээс зураасыг авчраад хооронд нь ингээд 90 градус үүсгэж тавингууд дөрвөлжин дүрс үүсгэж чаддаг тийм ээ. 5-ыг авчрах юм бол 5 өнцөгт 5 ширхэг нэг хэмжээс зураасаар 5 өнцөгт 2 хэмжээс дүрсийг бүтээх боломжтой. Тэрэн шиг хязгааргүй олон нэг хэмжээс зураас нь өөрөө хязгааргүй олон нэг хэмжээс зураас нь өөрөө 2 хэмжээс ертөнцийг бүтээх боломжтой юм байна. Үүнтэй адилхан хязгааргүй олон 2 хэмжээс хавтгай дүрс өөрөө 3 хэмжээс дүрсийг бүтээх боломжтой. Бид нар одоо куб дүрсийг мэдэн штэ тийм 6 ширхэг дөрвөлжинг ингээ хооронд нь 6 талаас нь нийлүүлээд 3 хэмжээст куб дүрсийг бүтээдэг штэ. Яг гэдэг шиг хязгааргүй олон 3 хэмжээст дүрсээр 4 хэмжээст дүрсийг одоо онлын хувьд бүтээх боломжтой болж байна гэж Карл Сагны хичээл дээр гарсан байхгүй юу. Тэгээ би ингээ ботсон хязгааргүй олон 3 хэмжээст ертөнц 4 хэмжээст ертөнцийг бүтээн гэхээр яг ямар хуу байх юм болоо гэд. Тэг ингээ яг өөрийнхөө би зөвхөн 3 хэмжээст ертөнцийг мэддэг тархиараа бодож болоход айгүй хэцүү байгаа байхгүй юу. Тэгэхээр Альберт Эйнштейн юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр дөрөвдөх хэмжээс гэдэг зүйл бол өөрөө цаг хугацаа юм аа. Дэлхийн ертөнц сансар огторгуйд тодорхой нэг орон зайд оршин байхаас гадна мөн тодорхой нэг цаг хугацаанд заавал оршин байдаг юм аа. Яг одоо цаг гэдэг чинь өөрөө заавал ямар нэгэн цаг хугацаан дотор оршоод байдаг юм байна. Тэгэхээр дөрөвдөх хэмжээс бол цаг хугацаа юм гэж Альберт Эйнштейн хэлсэн байдаг юм байна л да. Тэрийг бол би Мичо Каккугийн нэвтрүүлгээс нь мэдэж авч ирсэн. Тэгээд Мичо Какку юу гэж хэлсэн бэ гэхээр хэрвээ хүн дөрөвдөх хэмжээс ертөнц рүү очиж чадах юм бол хүн альч цаг хугацаа орон зайд альч одоо дэлхийн ертөнцийн альч цаг хугацаанд ирээдүй юм уу өнгөрсөн юм уу аль нэгэн цаг хугацаанд нь очих боломжтой болох юм байна гэж одоо ертөнцид үздэг юм байна. Тэнгуут би ботсон байхгүй. Тэгэхээр хэрвээ бид нар өөрийгөө 3 хэмжээст ертөнцид амьдардаг гэж боддог 4 хэмжээст ертөнцийн хүмүүс байх юм бол 4 дахь хэмжээст ертөнц маань өөрөө цаг хугацаанд баригдалгүйгээр ирээдүй болон өнгөрсөн альч цаг үед очиж чаддгийм байна. Тэгэхээр энэ нь өөрөө хүний ухамсартай яг адилхан байгаа юм байна гэдгийг би анзаарсан байхгүй юу. Яа тэгвэл хүний ухамсар чинь өөрөө өнгөрсөн цаг үеийн тухай бодож чаддаг. Тэр цаг үеийг санаж дурсаж чаддаг. Ирээдүг таамаглаж, төлөвлөж чаддаг. Тэгээд дээрэс нь хүн ингээд өөрийгөө ямар нэгэн газар юм уу ямар нэгэн орчинд ингээд байна гэж төсөөлөх үед хүний бие тэр бодсон бодлыг жинхэнэ байна уу эсвэл зүгээр хийсэн бодол байна уу гэдгийг огт ялгадаггүй гэдгийг сэтгэл судлаач, тарих судлаач эрдэмтэд тогтоосон байдаг. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө ухамсараар энэ 3 хэмжээст бие удирдах тааж бид нар одоо жишээ нь яг өөрийгөө нэг гоё далайн яриг дээр амраа сууж ийн гэж төсөөлөх юм бол бидний бие яг тэрэнд шууд итгэнэ. Тэгээд өөрийгөө айгуу гоё амарч сууж байгаа гэж бодоод нэг тийм тайван амгалан байлгах, аз жаргалтай байлгах тийм даавруудыг ялгаруулж эхэлнэ. Эсвэл маш тийм аюултай нөхцөл байдлын талаар бодож эхлэх юм бол бие маань өөрийгөө тархи маань одоо яг тэр зүйл надад тохиолдсон юм байна гэж итгээд надаас тийм айдсын эсвэл өөрийгөө хамгаалах тийм одоо даавруудыг ялгаруулад
би амар юм бодох үедээ жихнээсээ тийм айдсыг мэдрээддэг. Тэгэхээр энэ ухамсар гэдэг зүйл чинь өөрөө дөрвөн хэмжээст юм байна гэдгийг би яг одоо энэ Карл Сагны нэвтрүүлгийг үзсний дараа ойлгосон байхгүй юу? Бидний бие 3 хэмжээс, бидний ухамсар 4 хэмжээст юм байна. Яа тэгэл ухамсар чи өөрөө цаг хугацаанд ерөөсөй баригддаггүй. Аль ч цаг үеийн талаар бодож чадна. Тэнгуут би тэрэнд нь ингээ шууд итгээд яг тэр бодлынхын дагуу ингээд тэр бүхнийг мэдэрч байдаг. Үүнийг плацебо эффектээр тайлбарлах боломжтой. Хүн өөрийгөө ингээ яг идэгчлээ гэд итгэнгүүт ямар ч им уугаагүй зүгээр юм одоо цардуулаар хийсэн им шиг хэлбэртэй юм уунгуудаа өвчин нь идэгчдэг. Тэр бол яг ингээ ухамсараараа өөрийнхөө биеийг шууд өөрчилчихөж байгаа байхгүй юу? Тэгэхээр бидний ухамсар бол өөрөө 4 хэмжээст юм байна гэж би ойлгож байгаа. Тэгээд дээрэс нь яг ингэж бодоход надад юу нөлөөлсөн бэ гэхээр бид нар бүгдээрээ dimension гэдэг чинь хэмжээс гэсэн үг шүү дээ. Хэмжээс dimension-ыг бууруулж хардсан байна гэдгийг би ойлгосон байхгүй юу? Бидний яг энэ физик нүд, яг таны яг нүд бол ерөөхдөө бүхнийг уг нь бол бидний нүд бүхнийг 2 хэмжээс тавтгай болгож хардаг. Яг камераар зураг аваад ингээд фото цаасан дээр хэвлүүлэнгуут ингээд хавтгай цаасан дээр ингээд зураг гараад ирдэ штэ. Яг тэрэн шиг бидний нүд уг нь бол хорвоо ертөнцийг хавтгай болгож хардаг. Гэхдээ тийм хавтгай болгож хардаг учраас биднэрт 2 нүд байдаг. Тэгээ бид нар хорвоо ертөнцийг 2 өөр өнцгөөс ингээ 2 нүдээр зэрэг хараад 2 талаас нь ингээд нэг жоохон өөр өнцгийн ингээ зөрүүтэй 2 талаас нь ингээ зэрэг харж байгаа учраас энэ бол 3 хэмжээст бодит үрсэн байна гэдгийг нь олж мэдэж ойлгож чаддаг. Тэгэхээр бидний нүд хэдийгээр 2 хэмжээст гэж хардагч бид нар тархиараа тэрийг одоо ингээд боловсруулад тархи маань түүнийг 3 хэмжээст болгож биднэрт харуулдаг байхгүй юу? Бидний нүдээ нэнгуут бидний тархи ажиллаад тэгээд эргэн тойрны бүх зүйлийг маань нүд маань уг нь 2 хэмжээст болгож хараад тахад тархи маань 3 хэмжээст болгож биднэрт орчуулж өгöd байдаг байна. Тэгэхээр бид нар тархиараа хардаг гэсэн үг. Тийм учраас бидний одоо 3 хэмжээст нүд 2 хэмжээст болгож dimension бууруулж хараад байгаас тэгэхээр бидний 4 хэмжээст ухамсар өөрөө 3 хэмжээст болгож dimension бууруулж биднэрт одоо орчуулж өгöd байгаа гэх юм уу та. Тэгж хардаг болж таарж байгаа хгүй. Энэ бол бүр үнэхээр үнэн. Тэгээд дээрэс нь би өөрийгөө бүр ингээд төсөөлж байгаа байхгүй юу? 2 хэмжээст ертөнцид би ингээд очичлоо. Би ингээд хавтгай хүн болчлоо. Ямар ч орон зай гэдэг зүйл тэнд байхгүй. Орон зай гэдэг ойлголт зөвхөн 3 хэмжээст ертөнцид байдаг. Яагаад гэвэл эн чинь ингээд 3 дахь z тэнхлийг нэмэгдснээрээ бид нар ингээд гадна талаас нь орон зайгаар юмыг бүтнээр нь харах боломжтой болж байгаа. Харин 2 хэмжээст, 1 хэмжээст, тэг хэмжээст ертөнц рүү очих юм бол тэнд ямар ч орон зай гэдэг ойлголт байхгүй. Тэгээ би өөрийгөө ингээд ийм одоо хавтгай яг угаагдсан зурган дээр байгаа юм шиг төсөөлж байгаа байхгүй юу? Бид нар одоо мэдэн штэ ингээд угаалахад фото цаасан дээр хөвлөсөн зургаа ингээд хажуу тийш нь харуулангууд нэг хавтгай зураас болж харагдан тий. Тэгээ тэр зураасыг харж байгаад бид нар зурган дээр юу байгааг бүтнээр нь харж чадахгүй штэ. Яг тэрэн шиг хэрвээ би 2 хэмжээст ертөнцид очих юм бол бүх зүйл хавтгай. Тэгээ дээрэс нь ямар ч орон зай гэж байхгүй учраас би 2 хэмжээст ертөнцийг бүтнээр нь харж чадахгүй юм байна. Тэгээд би ингээд эргэн тойрноо харангуут надад бүх зүйл яг фото цаасыг хажуугаас нь хараад зургийг харах гэж хичээж байгаа юм шиг бүх юм надад зураас болж харагдах юм байна. Тэгээ би ингээд урт богино янз бүрийн ингээд зураасаар хүрээлүүлсэн ертөнцид очих юм байна. Тэнгуут зураас гэдэг чинь өөрөө нэг хэмжээст шүү дээ. Тэнгуут би өөрөө 2 хэмжээст ертөнцид очихоор бүхнийг нэг хэмжээст болгож харах юм байна. Тэгээ би бүр цаашлуулад бодож үзлээ. Би хэрвээ нэг хэмжээст ертөнцид очих юм бол яах вэ? Нэг юм зураас x тэнхлэг дээр л яваад байдаг. Тэнгуут надад бүх зүйл яаж харагдах вэ гэдгийг би төсөөлж үзэж байгаа байхгүй юу? Тэнгуут надад бүх зүйл цэг болж харагдаж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл би ингээд тэр нэг зураасныхаа дээрээс нь харж чадахгүй орон зай гэж байхгүй. Доороос нь харж чадахгүй юм чинь надад ингээд зөвхөн урагшаа харангуут яг одоо нэг урт харандааг те эсвэл нэг савхыг яг ингээд доороос нь харангуут нэг жижигхэн бөөрийнхий дүрс болж харагддаг шиг надад нэг хэмжээс ертөнцид очингууд бүх зүйл яг нэг зөвхөн нэг цэг болж харагдах юм байна. Тэнгуут би өөрөө юу гэж бодох вэ гэхээр хэрвээ би нэг хэмжээс ертөнцийн ухамсарт нэг хэмжээс ертөнцийн зураасан хүн байсан бол би дандаа нэг цэг харж амьдардаг учраас за би чи юм нэг цэг ганцхан цэг байдаг ийм
тэг хэмжээс ертөнцид амьдрдсан байна гэж өөрийгөө бодохоор болж таарад байгаа байхгүй. Тэгээ бас л ингээд нэг хэмжээс мөртлөө би яг тэр ертөнц дотроо орчингууд dimension бууруулад тэг хэмжээст цэг болгож харж байна. Тэнгуут би дахиад цаашаа бүр төсөөлж үзэж байгаа байхгүй. Тэг хэмжээс ертөнцид би очивол юу харах бол ямар ч орон зай байхгүй зөвхөн нэг цэг оршдог. Тэгээд тэр цэг өөрийгөө ч харах боломж байхгүй. Нэг цэг оршиж байна. Тэнгуут тэр цэгэнд юу харагдах вэ? Юу ч харагдахгүй. Юу мэдрэгдэхгүй, юу ч мэдрэгдэхгүй, юу ч сонсогдохгүй, өөрөөс нь өөр юу ч байхгүй, юу ч харагдахгүй. Өөрийгөө цэг гэдгийг ч мэдэх боломжгүй байгаа байхгүй юу? Гаднаасаа бид нар энэ гурван хэмжээс ертөнцөөс гарч чадахгүй шүү дээ. Бид нар дэлхийгээс гарч чадна, гэхдээ ертөнцөөс гарч чадахгүй байхгүй юу? Тэр шиг тэр цэг өөрийгөө бүтнээр нь харж чадахгүй учраас өөрийгөө би бол огт оршдоггүй, оргуу хоосон юм байна. Би бол оргуу хоосон зүйл юм байна гэж өөрийгөө бодох байхгүй юу? Тэр цэг бол. Тэгэхээр бид нар дандаа dimension бууруулж харж байдаг. Учираас би өөрийгөө 3 хэмжээстэд байна гэж бүх зүйл надад 3 хэмжээст харагдаж байна гэдэг чинь би өөрөө ухамсараараа 4 хэмжээстэд оршдог болох нь үнэхээр үний юм байна гэж би бодож байгаа. Бидний сүүдэр 2 хэмжээст ч гэдэг ямар ч өндөргүй гэхдээ мурттай өргөнтэй. Тэгээ тэр сүүдрэн дээр тэр яг үнэхээр миний сүүдэр мөн те. Гэхдээ тэр сүүдрийг хараад намайг ямар хүн бэ? Ямар царайтай, ямар нүдний өнгөтэй хүн бэ гэдгийг ямар ч харах боломжгүй байдаг те. Яг тэрэн шиг миний 3 хэмжээст биеийг хараад дотроо яг юу боддог, юу хүсдэг те. Ямар зан авиртай хүн бэ гэдгийг ерөөсөө бүрэн илэрхийлэх тийм боломжгүй. Бүрэн олж мэдэх ямар ч боломжгүй. Тэ хэдий энэ сүүдэр маань 2 хэмжээст сүүдэр маань миний сүүдэр мөн боловч энэ сүүдэр бол би биш. Яг тэрнтэй адилхан энэ 3 хэмжээст бие маань миний бие мөн боловч энэ бие бол би биш. Намайг бүрэн илэрхийлж чадахгүй. Тэгэхээр 4 хэмжээст ухамсартайгаа ингээд хамтдаа би өөрийнхөө ухамсарыг өөрийнхөө энэ 3 хэмжээст биеийнхээ дуу хоолой 3 хэмжээст биеийнхээ хөдөлгөөнөөр илэрхийлж байж миний хин бэ ямар хүн бэ гэдэг маань бусад хүмүүст танигдж ойлгогдож эхэлдэг. Тэгэхээр энэ ухамсар маань 3 хэмжээст ертөнцийг мэдрэхэд 3 хэмжээст ертөнцид өөрийгөө илэрхийлэхэд энэ 3 хэмжээст бие маань асар чухал байдаг. Тэгэхээр яг энийг ингээд шууд ойлгоход жоохон хэцүү байж магадгүй. Гэхдээ 4 дахь хэмжээс гэдэг бол бидний ингээд эргэн тойрондоо хардаг ертөнцөөс бүр шаал өөрөөр ингэж давж сэтгэжиж тэ өөрийнхөө тархийг ингэж нээлттэй байлгаж иж хүлээн авах ойлгох тийм ойлголт болж тараад байгаа байхгүй. Тэгээд бидний ухамсар 4 хэмжээст ертөнцид байдаг гэж байдгийн байлаа гэд 4 хэмжээст ертөнцид зөвхөн миний ухамсар оршдог гэсэн үг бас биш те. Миний ухамсар ч нэг ийм энергийн хий чанартай байгаад байна шүү дээ. Яг жишээ нь бидний ингээд аура гэрлэн бие гэж байдаг бол тэр ухамсар маань ийм гэрлэн бие гэж төсөөлөе л да. Тэнгуут тэр 4 хэмжээст ертөнцид миний ухамсараас өөр олон тийм хийн биетүүд, ухамсарт биетүүд бас оршин байх боломжтой. Яагаад гэвэл бид нар дэлхий дээрээ хүн гэж байдаг, бас амьтан гэж байдаг, ургамал гэж байдаг, эс гэж байдаг, бактери гэж байдаг. Олон төрлийн ийм амьдралууд зэрэгцэн оршиж байдаг шиг 4 хэмжээст ертөнцид бас олон төрлийн ухамсар, олон төрлийн ийм гэрлэн энергийн биетүүд зэрэг оршиж авах боломжтой. Тэгэхэд ийм зарим хүмүүстэй бид нар ингээд штэ зарим хүмүүс ингээ хий юм сонссон, хий юм харсан гэдэг ч юм уу те. Эсвэл нэг л тийм айгүй тийм тухгүй эвгүй мэдрэмж төрөөдсөн гэл жишээ нь манай байр сүнстэй юм шиг байлээ гэж зарим хүмүүс ярьдаг те. Бид нар ерөөсөө тийм огт хараагүй боловч нэг л тийм мэдрэмж төрөөд байдаг. Тэр чинь юу гэж аах гэхээр бидний ухамсар 4 хэмжээс учраас тэр ухамсар өөрийнхөө зэрэгцээ оршиж байгаа 4 хэмжээс хий биетүүд ингээд мэдрээд байдаг байгаа байхгүй юу. Тэгээ тэр зөвхөн амар сүнснүүд оршдог гэсэн үг биш л дээ. Бид нарт тусалж идэг бас тийм олон ухамсартай өвөг дээдсийн маань сүнс гэд айгүй олон зүйлүүд бас хамт байх боломжтой, сайн муу бүхэн зэрэгцэн орших боломжтой байдаг байна. Гэхдээ 4 хэмжээст ертөнцөд байгаа тэр хий биет өөрийнхөө ухамсарыг хүртэл бид нар олж харж чаддаггүй шүү дээ. Өөр мэдэрч чаддаг, сонсч чаддаг те бодлоо.
Тэнгуут тэр одоо дөрвөн хэмжээстээс ертөнцөөс байгаа хий бит бүхэн маань өөрөө энэ гурван хэмжээст ертөнцид шууд харагдаж чаддаггүй, шууд сонсогдож чаддаггүй. Яагаад гэвэл энэ гурван хэмжээст ертөнц өөрөө асар их энергиэр одоо бүтдэг учраас тэр хий битүүдэд тийм их энерги байхгүй учраас шууд ингээд одоо бийжиж гарч ирээд тэг хүмүүс шууд ингэж нөлөөлж чаддаггүй байх. Тийм биетэй болцсон те ингээ гурван хэмжээс ертөнцийн ингээ шүүгээ савыг нээж хаагаад байдаг юм уу мунгаагаад байдаг нь өөрөө ингээ хүмүүсээс ч юм уу одоо ямар нэгэн зүйлээс тийм удаан хугацааны турш энерги өөртөө цуглуулж чадсанууд нь тийм юм хийдэг байна. За нэг тийм амар сүнс яриад айлах айлах гэж орлоод байгаа юм биш үү? Би зүгээр нөгөө ярьж байгаа юмаа ингээд ойлгомжтой байлгах гэдэг олон талаас нь тайлбарлах гэдэг байгаа байхгүй юу? Бидний энэ гурван хэмжээст бие чинь өөрөө бүр асар их энергитэй байдаг. Одоо нэг хүний биед, тэгээ таны биед, миний биед, тэгээ нэг ширхэг хүний биед Америкийн нийслэл Вашингтон хотыг 3 сарын турш тог цахилгаанаар хангаж чадхаар тийм их хэмжээний цахилгаан энерги байдаг гэдгийг эрдэмтэд олж нээсэн байна л та. Тийм болохоор тийм их энерги энэ биед маань байж иж бид нар энэ биетэй 3 хэмжээст болж чаддаг байгаа байхгүй юу? Бид нар ингээ гидсэндээ хүүхдэд тээж явахдаа хүүхдэд тийм их энергиэр ингээ хүүхдэд итгэжиж хүүхд маань ингээ хүн болж одоо яадаг бахан биеждэг бахан. Тэгээд одоо төрж явахдаа бид нар бүр ингээд маш их энерги зориулдаг те бүр ингээд маш их энерги ингээ бүр асар их цуцдаг. Тэр энерги хаачдаг вэ гэхээр тэр энерги ингээ бидний хүүхдэд очдог. Тэгээд тэр энергиэр бидний төрөхөд зориулсан хүүхдэд зориулсан тэр энергиэр хүүхд манд итгэгдээд тэгээд хорвоо ертөнцээр ингээд одоо хүн болж амьдарч хорвоо ертөнцийг туулж эхэлдэг байна. Тэгээ өөр нэг ингээд жишээгээр бас нэг тайлбарлах юм бол бид нар одоо 3 хэмжээст биеэрээ 2 хэмжээст ертөнц рүү орох гээд хичээх юм бол ерөөсө багтахгүй шүү дээ. Тэр чинь юм хавтгай ямар ч орон зай гэж байхгүй юм чинь. Тэгээ би тэр ертөнц рүү ингээд орох гээд гараараа хүрэнгуут яах вэ гэхээр ингээд төсөөлөд үзэх юм бол тэр 2 хэмжээст ертөнцөд гинт нэг алга гараад ирж байгаа юм шиг харагдах байхгүй юу? Хөөе би энд байштэй гингуут тэ намайг сонсч магадгүй. Тэгэхээр тэр хүн намайг харж чадахгүй. Яг тэгвэл би тэр 2 хэмжээс ертөнц дотор нь орч чадахгүй байгаа учраас би ийм одоо 3 хэмжээст биеэрээ 2 хэмжээст хавтгай ертөнц рүү орч чадахгүй ингээд дээр нь гიშгэнгуут миний улал тэнд харагдана. Миний хавтгай хүрсэн хэсэг л харагдана те. Магадгүй би гэрэл тусгаад өөрийнхөө сүүдрийг тусангуут миний сүүдэр тэр 2 хэмжээст ертөнцид харагдаж магадгүй. Тэрэн шиг одоо ингээ 3 хэмжээст ертөнцид маань тэ 4 хэмжээст ертөнцийн хин нэгэн ирээд тэ би энд байна гэд миний хажууд гинт нэг чимээ гарах юм бол тэ 4 хэмжээст биеэрээ ингээ бүтнээрээ надад харагдаж чадахгүй байгаа учраас тэ би ингээ амар айх байхгүй юу? Би хин юм сонсоод байна. Надад нэг юм сонсогдоод байна гэд. Тэгвэл тийм шизофрентэй хүмүүс чинь ингээд янз бүрийн дуу чимээ сонсоод байдэн шүү дээ. Тэр хүмүүс яг үндэ галзуу биш. Яг үндэ хумсар нь бүр ингээд шал өөр хэмжээнд одоо 3 дахь нүд нь нээгдсэн гэдэг шиг те 4 дахь хэмжээсийн бүх зүйлийг ингээд сонсох чадвартай болсон хүмүүс байх боломжтой байгаа байхгүй юу? Тэгэхээр хумсар гэдэг зүйл өөрөө те одоо биднэрт харагдахгүй. Гэхдээ хаач байх боломжтой. Энэ дэлхийн маань хүртэл өөрөө ухамсартай ийм амьд организм шүү дээ. Бид нар ингээд зүгээр ингээд 3 хэмжээс харагдах байдлаар нь дүгнээд дэлхийг бол тэг нэг сансарт ингээд жингүүдэд хөвөөд тогтж идэг нэг зүгээр л нэг гариг гэж бодоод байдаг. Гэхдээ мод гэдэг зүйл одоо тэг мод ургамал ямар ч чимээ гаргадаггүй. Тэгсэн мөртлөө ингээд амьд гэдгийг бид нар мэддэг. Хэдэн 100 жил ургадаг, хоорондоо идэж тижээлээ булаацалддаг, бие бинийгээ тэтгэж тусалдаг. Тэгээ бүр цаана ухамсартай өөрийг нь ингээд тогоор цохиулсаар агаад тэр хүн ингээд ороод ирэнгүүт тэр одоо ургамал ингээд цаанаасаа бүр юм энерги ялгаруулдаг гэдгийг би ургамал судалдаг тийм хүмүүс бүр ингээд олоод мэдсэн байгаа байхгүй. Тэгэхээр дэлхийн маань бас ямар ч ингээд одоо бидний 3 хэмжээс чихэнд сонсогдохгүй боловч те ямар чимээгүй боловч хідэн тэр бум жилээр оршсоор байдаг тийм ухамсарт организм байх 100% боломжтой. Хүний биеийн 70% нь ус байдаг те. Дэлхийн 70% нь бас ус байдаг. Хүний тархинд ингээ бодох тоолонд жинхэнэ одоо аянга цахилгаан шиг юм жижигхэн цахилгаан гүйдэл ингээ гүйж идэг. Яг тэрэн шиг дэлхий дээр бас аянга цахилгаан ингээ байнга дэлхийн хаа нэгтээ аянга цахилгаан цахилж идэг. Хүний биеэр ингээ цус урсж идэг.
Дэлхийн дотор ингээд лав урсдаг шүү дээ, тэ? Лав. Хүний бие дээр үс ургадаг. Дэлхий дээр өвс ургамал ургадаг. Хүний бие дээр болон дотор нь олон төрлийн эсүүд, бактери, вирусүүд амьдарч идэг. Дэлхий дээр ч гэсэн олон төрлийн амьд биетүүд амьдарч идэг. Тэгээ бид нар ийм ухамсарын түвшингээ өөрөө нэмэгдүүлж чадах юм бол бид нар маш сайн ингэж одоо төвлөрч сонсч чадах юм бол дэлхий бид нартай ярьж идэг байхгүй юу? Бид нар тэрийг 3 хэмжээс чихээрээ сонсч чадахгүй. Гэхдээ 4 хэмжээс ухамсараараа мэдэрч одоо сонсох боломжтой байдаг. Би яагаад ингэж хэлж ихээр би өөрөө яг ингээд бясалгал хийж сууж байхдаа яг ингээд дэлхийтэй ухамсараараа ингээд холбогдсон юм шиг тийм мэдрэмж ингэж надад төрөөд би яг дэлхий ингээд амьд гэдгийг өөрийнхөө ингээд доторх одоо мэдрэмжээр яг мэдэрч исэн байхгүй юу. Тэгээд яг тэр үед надад ингээд дэлхий яг амьд юм байна штэ. Тэгээд бид нарт ингээд асар их хайртай юм байна штэ. Яг их хүн хүүхдээ хайрладаг шиг дэлхий ингээд өөрийнх нь дээр ургаж идэг, амьдарч идэг бүхнийг адилхан хайрлаж тэтгэж идэм байна штэ гэдгийг би яг мэдэрч исэн байхгүй юу. Тэгэхээр бид нар ингээд 3 хэмжээст ертөнцид амьдардаг. Ийм 4 хэмжээст ухамсартай хүмүүс байх нэ. Тэгээ би түрүүлсэнтэй бид нар ингээд өөрийгөө 3 хэмжээст ертөнцид амьдардаг 4 хэмжээст ухамсартай хүмүүс байх. Тэгэхээр энэ нь өөрөө бас дахиад юу болж таарж ийн гэхээр бид нар 4 хэмжээст ухамсартай 5 хэмжээст ертөнцийн хүмүүс байх боломжтой болж таарж байна. Би өөрийгөө 4 хэмжээст ертөнцид байдаг гэдгийг мэдчихээн болвол ойлгочих юм бол би өөрийгөө 4 хэмжээст ухамсартай гэж боддог 5 хэмжээст ертөнцийн хүн байх боломжтой болж байгаа юм. Одоо орон судлаач одоо сансрын физикийг судалдаг Мичио Каку гэдэг маш алдартай зохиолч эрдэмтэн байдаг. Тэр хүн 4 хэмжээст ертөнцийг юу гэж тодорхойлсон байдаг вэ гэхээр түрүүний Альберт Эйнштейний хэлснээр 4 дахь хэмжээст бол цаг хугацаа юм аа. Тэгээ 4 дахь хэмжээст очих юм бол бид нар ирээдүйн өнгөрсөн аль нэгэн цаг хугацаанд очиж чаднаа гэж одоо онлын хувьд үздэг. Энэ бол боломжтой гэдгийг математикийн хувьд баталсан юм аа гэж Мичио Какугийн нэвтрүүлгээс үзчихсэн аахгүй юу? Тэнгуут энэ нь өөрөө хүний ухамсартай яг адилхан. Бид нар хичээл дээр үзсэн шүү дээ. Хүний ухамсар бол яг нэг удаад нэг л зүйл дээр анхаарч чаддаг. Нэг удаад нэг л төрлийн зүйлийг бодож чаддаг. Хоёр юм зэрэг бодож чадахгүй. Тэ ээжийнхээ тухай бодож байгаа дараа нь аавынхаа тухай бодно. Аав ээж хоёрынхаа тухай нэгэн зэрэг хоёр өөр юм бодож чадахгүй. Яг тэрнтэй энэ 4 хэмжээс ертөнцийн тухай зүйл нь адилхан байхгүй. Аль нэг цаг хугацаанд очиж чадна. Тэгвэл 5 хэмжээст очивол юу яах боломжтой гэж үзсэн бэ гэхээр 4 хэмжээсэд аль нэг цаг хугацаанд очиж исэн бол 5 хэмжээст болохоор бүх цаг хугацааг нэгэн зэрэг харах боломжтой гэж үздэг. Ирээдүйн өнгөрсөн гэдэг бүх цаг хугацааг эсвэл ингээд туулсан бүхнийг нэгэн зэрэг харж ойлгох боломжтой чадвартай болно гэж үздэг юм байна л да. Тэнгуут энэ нь өөрөө бидний хувьд одоо жишээ нь 4 дахь хэмжээсийг тодорхойлж бидний ухамсартай яг адилхан байгаа шиг 5 дахь хэмжээсийг тодорхойлж байгаа энэ тодорхойлт өөрөө бидний даалт ухамсартай яг адилхан байгаа аахгүй юу? Даалт ухамсар бүхнийг мэдчихэдэг. Бүхнийг хизээч мартдаггүй. Таны одоо 1-р ангидаа уншиж исэн унших бичиг дээрх бүх үлгэрийг цэг таслалгүй бүгдийн цээжилсэн байгаа. Таны насан туршдаа математик хичээл дээр бодож исэн бүх бодлогыг чинь даалт ухамсар цээжилсэн байгаа. Бүх зүйл энд байж байдаг. Даалт ухамсар бол миний цусыг эргэлдүүлэнгээ нэгэн зэрэг эдсэн хоолыг маш шингээж боловсруулж идэг. Нэгэн зэрэг намайг амьсгалуулж идэг. Нэгэн зэрэг миний нүдийг цавчуулж идэг. Нэгэн зэрэг миний харж байгаа бүхнийг 3 хэмжээс болгож надад орчуулж идэг. Нэгэн зэрэг миний сонсож байгаа бүхнийг надад юуны тухай вэ гэдгийг нь ойлгуулж өгч идэг. Ийм аваа мундаг ийм зүйл ахгүй даалт ухамсар гэдэг чинь. Өөрөө бүхнийг нэгэн зэрэг хийж идэг. Тэгэхээр бидний даалт ухамсар өөрөө 5 дахь хэмжээст байх боломжтой юм байна. 5 дахь хэмжээст юм байна шүү ер нь гэж би ойлгож авч байгаа байхгүй. Яг энэ Мичио Какугийн тодорхойлолтоор. Бид нар өөрөө бас ингээд өөрийн мэдлэггүйгээр даалт ухамсартай холбогддог, 5 дахь хэмжээстэйгээ холбогддог ийм тохиолдол байдаг. Хаяа гинэт ингээд ямар нэг юм ухаардаг штэ тий. Би чи ийм хитрхи амар цэвэрч байгаад байдаг нь багада нэг удаа ийм халтар гартаа гэд амар шоолуулсан
Хоолсон штэ. Тэрнээсээ болоод би юм амар цэвэрч болсон юм бэ штэ. Би бүр марцсан байна штэ гэдэг ч юм уу те. Ингээд өөрийнхөө өнөөдрийн зан байдлыг тэ өөрийнхөө хийдэг үйлдэлийг ой дурсамжаасаа далд ухамсараасаа яагаад гэдэг учир шалтгааныг гинт ойлгодог тийм үе байдаг шүү дээ. Тэр бол бид нар ингээд далд ухамсартай холбогдсон. Тэгээд ингээд далд ухамсартай хальт холбогдоод ингээд ийм учир шалтгаан шүү гэдгийг ингээд ойлгодог тийм одоо epiphany moment гэдэг юм да англиар. Гинт нэг юм гинтийн ухаарл тийм юм байдаг. Тэгэхээр бидний higher self гэж яриад байдаг. Одоо дээд би гэдэг зүйл маань дээд би гэдэг зүйл маань өөрөө 3 хэмжээстээс дээш ертөнцид ингээд бид нартай зэрэгцэн оршиж байдаг. Одоо шинэ миний бие ухамсар хоёр яг л зэрэгцээл оршиж байна шүү дээ. Яг тэр шиг далд ухамсар бас зэрэгцээл оршиж байна. Тэр шиг 6, 7, 8, 9, 10, 11 дэх хэмжээст миний ухамсар, миний одоо 11 дэх хэмжээст би ингээд бүх одоо олон хэмжээст ертөнцүүдэд нэгэн зэрэг оршиж байдгийм байна. Тэрийг higher self гэдгийм байна гэж ойлгож байгаа байхгүй юу. Тэгээ цааш нь би ингээд товчхон дурдаад ярих юм бол хэрвээ 6 дахь хэмжээст бид нэр очих юм бол Мичо Каку юу гэж дүүсэн бэ гэхээр яг энэ миний энэ хэлж байгаа тодорхойлтыг бол хэлээгүй. Гэхдээ би өөрөө ингээд нөгөө ухамсарын талаар олон зүйлийг төрлийн зүйлүүд ингээд уншицсан байсан зүйлүүдтэйг ингээд эвлүүлээд нийлүүлээд бүтэн зургийг харахад надад яг ингэж ойлгож байгаа байхгүй. 6 хэмжээст ертөнцид бид нар очих юм бол генетикийн 6 хэмжээст ертөнцид бидний генетикийн мэдээлэл байд юм байна. Бидний генетик тийш очих юм бол хүн өөрийнхөө генетикийн мэдээллийг өөрчлөх боломжтой болно гэж үздэг юм байл да эрдэмтэд. Ингээд нүднийхөө өнгийг өөрчилдөг ч юм уу Ингээд удмын сангаасаа харж агаад миний удамд нэг ийм шар нуттай, шар ногоо нуттай хүн байжсэн юм шүү дээ. Би энэ генетикийг одоо нүдэндээ аваад төрий гэдэг ч юм уу Тийм боломжтой гэдгийг гэж одоо үздэг юм байл та. Гэтэл яг энийг одоо бид нэр 3 хэмжээст биеийнхээ одоо дадал зуршлаар өөрийнхөө генетикийн мэдээллийг өөрчлөх боломжтой гэдгийг бүр эрдэмтэд баталсан байдлаа. Тэрийг epigenetic гэдэг. Хүний өнөөгийн төлөв зам байдал өөрөө генетикт шууд бичигдэж байдаг. Өөрийнхөө генетикийн мэдээллийг шууд өөрчилж идэм байна гэдгийг эрдэмтэд баталсан. Энэ одоо зүйлийг epigenetic гэдэг юм билээ. Дараа нь 7 дахь хэмжээст сэтгэл судлалын шинжлэх ухаанд нэг collective consciousness гэж зүйл байдаг байхгүй нийтийн ухамсар. Одоо чинь ийм нэг алдартай жишээ байдаг. Нэг сармагчин ингээд самар хагалахын тулд чулуу ашиглаад эхэлсэн чинь тэр сүрэг доторх бүх сармагчин адилхан чулуу хагалаад эхэлсэн. Тэгсэн чинь бүр шал өөр арал дээр хизээч тэр сармагчийг харсан байх боломжгүй. Гэхдээ яг ижилхэн одоо төрлийн сармагчин адилхан чулуугаар самар хагалаад эхэлсэн байгаамаа гэдэг. Тэг энийг бол collective consciousness гэж сэтгэл судлалын шинжлэх ухаанд тайлбарладаг. Тэгэхээр хэрвээ бид нар 7 дахь хэмжээст очих юм бол хүн төрлөختний амьд үхсэн ирээдүйн бүх хүн төрлөختний одоо ухамсарыг одоо мэдэх боломжтой бол гэсэн үг. Хэрвээ би 7 дахь хэмжээст нэг мэдээлэл очиод хүрэх юм бол тэр нь одоо энэ орчлон хорвоод ирэх бүх хүний ухамсарт хүрэх юм байна л та. Эсвэл би тэр 7 дахь хэмжээст ертөнцид очиод хорвоо ертөнцид ирэх бүх хүний бодлыг шууд сонсож, шууд ойлгох боломжтой болох юм байна л та. Энийг бол EQ гэж ярьдэн шүү дээ. Бид нар ингээд хажуудах хүнийгээ ингээд юу мэдэрч байгааг ойлгож идэг. Тэгэхээр 8 дахь хэмжээст очих юм бол бүр юу гэж ярьдаг вэ гэхээр бүх амьд биетний ухамсарыг мэдрэх боломжтой гэж үздэг юм байна. Тийш очих юм бол зүгий байх ямар байдаг бол гэж бодонгот зүгий болоод ухамсараараа би зүгий одоо хатан зүгийнхөө төлөө яаж зүгийн балыг би цуглуулахын тулд зүтгэж гин гэдгийг бүр ингэж ихнээсээ мэдрэх ургамал байх ямар байдаг бол хусмат байх ямар байдаг бол цэцэг байх ямар байдаг бол гэд бүгдийг ингэж мэдрэх боломжтой болох юм байна л та. Тус нь тэнгуут 9 дэх хэмжээст очингууд зөвхөн нэг ухамсар үлдчихдэг юм байна л та. Зөвхөн нэг ухамсар бүх одоо амьтан ургамал бичил битэн юу гэдэг хүний гэдэг ч юм уу бүх ухамсар нийлээд нэг болсон зөвхөн ухамсар гэдэг зүйл. Тэгээд тэр нь ингээд доошогоо 8 дахь хэмжээс рүү орохоор салаалаад хүнийх байх уу, нохооных байх уу гэдэг рүүгээ ингээд шилждэг юм шиг. Тэгээд 10 дахь хэмжээст очихороо multiverse гэж ярьдэн штэ зэрэгэлдээ ертөнц, quantum shift хийгддэг гэж. Тэгээд бидний ингээд оршин байдаг ертөнцийн олон хувилбаруудыг харах, мэдрэх боломжтой болдог гэж үздэг юм байна. Одоо
Everything Everywhere All at Once гэд кино байдаг штэ. Нэг гол дүрийн эмэгтэй нь өөрийгөө жүжигчин болсон байгаа. Эсвэл тулааны мастер болоод эсвэл бизнес эрхлэгч болоод ингээл янз бүрийн ийм өөр эсвэл ийм зайцсан хуруутай амьдралаар ингээл амьдарч амьдрал тий. Тэр шиг ингээм 10 дахь хэмжээс очих юм бол өөрөө өөрийнхөө ийм юг өөр тийм одоо амьдралын хувилбарууд руу ингэж одоо харах шилжих боломжтой болно гэж үздэг юм байна л да. Миний одоо энэ сургалтын маань guided meditation хэсэг дотор Paget Kage гэдэг хүний юу байгаа штэ. Meditation guided meditation-ийн ийм аудио бичлэг байгаа штэ. Тэр Paget Kage гэдэг хүн болохоор бид нар манифест хийх үедээ ерөөсөө ингэж өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг өөртөө татаад байгаа юм бишээ. Бид нар өөрийнхөө тэр манифест хийхийг хүсэж байгаа зүйл маань бэлдсэн байгаа зэрэгэлдээ ертөнц рүү quantum shift хийчт юм гэж тайлбарлаад байдаг байхгүй юу? Тэгэхээр бид нар ингээд өөрийн мэдлэггүйгээр бас хумсаргүйгээр ингээд өдөр болгон quantum shift хийж идэг гэж тайлбарлаж илээ. Тийм болохоор бид нар бас ингээ 10 дахь хэмжээс ертөнцтэйгээ шууд холбоотой байж идэг. Тэгээд бүр ингээд нөгөө юу яцсан? Бүр өндөр гэгэрэлд хүрсэн одоо буддаа мэтийн хүмүүс маань яг энэ 10 дахь 11 дахь хэмжээстэй бүр холбогдсон. Учираас тийм амир ингээд гэгэрээд бүх юмыг ингээд мэддэг болчт юм байна л та. 11 дахь ертөнцид хэрвээ хүн очих юм бол Мичакаку юу гэж хэлсэн бэ гэхээр бид нар одоо ертөнцийн хуулийг өөрчлөх, ертөнцийн хуулийг өөр одоо ертөнцийн хуультай өөр ертөнцүүд ингээ оршин байх боломжтой. Тэр бүхнийг одоо experience хийх буюу ингээд тэр бүхнийг мэдрэх боломжтой болж болох боломжтой гэдгийг энэ бүхнийг эрдэмтэд ингээ математикийн хувьд баталсан. Өөрөө тэр бүхнийг одоо мэдгүй ч гэсэн математикийн хувьд ингээ аль хэдийн баталсан зүйлсүүд ч үү. Тэгээд одоо жишээ нь юу гэдэг физикийн хувьд өөр гэдэг нь дэлхийн одоо татах хүч нараа их байвал хүн төрөлхтний бие ямар байх вэ гэдэг ч юм уу те. Тийм зүйлсүүдийг ингээд одоо мэдэх боломжтой болно гэж үздэг юм байна. Тэгээд 12 дахь хэмжээсийг тооцоолох гэхээр бидний одоо дэлхий дээрх өнөөгийн математикийн тооцоол ерөөсө бодож чаддггүй. Цаашаага эрдэмтэд шал өөр том шал өөр зүйлийг л дараагийн түвшний зүйлийг л нээж илрүүлэхгүй бол 12 дахь хэмжээсийг одоохондоо ерөөсө тооцоолж чадахгүй байгаа юм байна. Яг тэгвэл маш замраагүй тийм өөр тооцоол ингээ гарч ирээд байдаг болохоор чаддггүй гэж ярьдсан бэлээ. Тэгээ би энэ бүхнийг одоо та жишээ нь энэ бүхнийг ингээ хайгаад үзэх юм бол те ганцхан нэвтрүүлгээс ч юм уу ганцхан бичлэгээс бүгдийг хайж болох ямар боломжгүй. Яг тэгвэл би энийг сүүлийн олон жилийн турш те ухамсарын тухай, далд ухамсарын тухай, одоо орны тухай хүний одоо урд насны одоо Матиас де Стефано гэд өөрийнхөө өмнөх одоо урд насны 9 өөр амьдралыг сандаг тийм хүний бас сургалтанд сууж исэн тэр мөрнөөсөө бас сурсан зүйлсүүдээ ингээ бүгдийн хооронд нь яг ингээд нэг эвлүүлдэг тоглоомын пазлын хэсгүүдийг ингээ нийлүүлж байгаа юм шиг. Тэгээ нийлүүлээд тэр нь маань ингээ ашгүй нэг бүтэн зураг болж байгаа юм шиг тэгж надад ойлгогдож одоо миний ухамсарт орж ирсэн зүйлүүд гэх юм уу да. Тэг бид нар хэрвээ ингээд маш одоо тийм өөрийнхөө мэдлэг мэдээллийг тэлээд өөрийнхөө ухамсарын түвшнийг ингээд нэмэгдүүлээд авах юм бол хорвоо ертөнцөөс биднийг айгүй гоё харж хандаж бүх хэрэгтэй мэдээллээр маань биднийг ингээд тижээж идэг. Би одоо жишээ нь за энэ бүх зүйлийг нэгэн зэрэг бүгдийг нь ойлгож чаагүй байхгүй юу? Эхлээд бид за 4 хэмжээс гэдэг чинь юм бид юм. Тэгвэл 5 хэмжээст нь ямар байд юм бол тоо гэж бодчихгоот хаа нэгэн газараас гинт надад миний утсан дээр ч юм уу, компьютер дээр ч юм уу, миний уншиж байгаа ном дээр ч юм уу 5 хэмжээс ертөнцийн тухай тодорхойлт гээ гараад ирдэг байхгүй. Тийм учраас бүгдээрээ айгүй гоё ингээд мэдмээр байгаа, бүтээмээр байгаа зүйлээ ингээд хорвоо ертөнцид итгээд асууж байгаарэ. Тэнгуү таны мэдхийг хүссэн бүхэн өөрөө ингээд тань дээр ямар нэгэн одоо ид шидийн юм шиг гайхамшигтай байдал хүрээд ирдэг. Яагаад гэвэл таны ухамсарчин өөрөө 4 5 6 7 гэдэг энэ ертөнцийг бүтээсэн олон хэмжээс дунд зэрэг оршиж идэг. Тэгээ энэ бүхэн таны амьдралыг ингээд одоо удирж идэг гэх юм цаашаа тэ ингээд одоо өөрчилж идэг, танд тусалж идэг, таныг ивэж байдаг. Хэрвээ бид нар энэ бүх ингээд ухамсар энэ зүйлсүүдэд итгэж ингээд өөртөө туслахыг ч юм уу те ямар нэгэн хэрэгтэй зүйлээ асуух юм бол заавал танд хариулт нь ирдэг шүү. Тэгээд миний манифестийн энэ сургалтанд маань сууж энэ бонус хичээлийг маань бүгдийг сонссонд үнэхээр их баярлалаа. Тэгээд хэрвээ энэ сургалт маань танд үнэхээр өгөөжтэй хэрэгтэй байлаа гэж бодох юм бол та өөрийнхөө дотны найзуудад бас санал болгоорой. Өөрийнхөө ингээд амьдралыг бүтээх талаар
өөрийнхөө энергийг хэрхэн удирдах талаар тэгээ энэ өөрийнхөө жинхэнэ энэ ухамсарын хүч өөрийнхөө higher self-ийн талаар суралцах нь бидний амьдрал тэ хэрэгтэй юм байна гэж үзэх юм бол та өөрийнхөө дотны хүмүүст бас санал болгоорой. Би энэ сургалтаа олон хүмүүст хүртээмжтэй байлгахын тулд бас тийм ч амар өндөр үн тавиагүй. Тийм болохоор sharing is caring. Тэгэд өөрийнхөө одоо гайхамшигт хүчинд те хорвоо ертөнц таныг үргэлж цаг мөчид ивэж байдаг гэдэгт үргэлж итгээрэй гэж үсмээр байна. Ингээд бүгдд нь маш их баярлаа. Хайртай шүү. Бүгдээрнгийнх нь одоо амьдрал те гэрэл гэгээтэй сайн сайхан те хүсэл бүхэн нь биелэж сайн сайхан амьдралаа өөрөө өөрийнхөө энерги хүчээр бүтээж амьдраасай гэж хүсэж байна. За баяртай.